шууд уянгаа гэж танилцуулж эхэлчихв. За би Монгол улсаас ирсэн. Намааг уянгаа гэдэг. За миний их орон бол өргөн уудам тал нутагтай. Би нийслэл Улаанбаатар төрсөн. My name is Ouyanga. I'm from Mongolia. And I За би 4 хүүхэдтэй. За манай гэр бүлийн хүн яг одоогоор бол надтай хамт ажиллаж байгаа. I have 4 Ямар толгондоо талаа юм. За I'm a bit nervous. бүр ордог гардаг болдог шүү. Дөрөв хүүхэдтэйгээ ам бол зургуулаа амьдардаг. Тэгээд мэдээж үнц гэдэг гэр бүлийн миний хамгийн үнцэнтэй зүйл бол миний гэр бүл. Тэгээд хүүхдүүдтэйгээ мэдээж эрүүл саруул тэ амар амгалан амьдрахыг хүсдэгч бүх хүмүүс бас тэгж одоо амьдраасаа гэж хүсдэг учраас энэ одоо салбарт багшлагаар зорж одоо хүртэл ажиллаж байна. Ерөнхийдөө анх яг энэ 2016 онд энэ инрэл сургуульд ажиллаач гэж үүсгэн байгуулсан Батөрж захирал маань надад санал тавьсан. Гэхдээ би бол анх багшаар бол ажиллаагүй, нягтлангаар анх ажилд орж исэн. Тэг яг миний үндсэн мэргэжил өөрөө багш. Тэгээд яг ингээд 1 жилийн хугацаанд ажиллаж байхад яг хүүхдүүдтэй ингээд яалтж байхгүй тулах одоо ажиллах арга зүй шаардлагатай байсан учраас багшаа хийсэн. Тэгээд яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүй тийм ээ шинэлэг хийх юмнууд ингээд шаардлагатай байсан учраас би бол одоо багшийн ажлыг хийж эхэлсэн. But then I found out that Яг Монгол улс одоо 4 сая хүн амтай 110 мянган орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. За эндээс яг хөдөлмөрийн насны иргэдэн 85% нийцэлдэг. За энэ хүртэл орчуулж тээ. Тэгээд яг тэр одоо 85 орчим хөдөлмөр эрхлэх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дундаа сэтгц болон оюуны бэрхшээлтэй залуус бол нийт одоо дамгаасан илүү байдаг. Тэгээд эдгээр залуу үгүй 110 мянган 85% нь хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй залуус. Эдгээр дунд юу оюун болон сэтгцийн бэрхшээлтэй залуус хөдөлмөр эрхлэж чадахгүй яг гэртээ цоочтой байгаа залуучууд дийлэнх хувь нийцэлдэг. 9000. Тийм. So Яг энэ хүүхдүүдтэй ажиллах бас шалтгаан 2016 онд одоо хамгийн анхны сургууль маань үүсгэн байгуулсан эхний шинэ жилийн баяраар хүүхдүүд маань маш их ингээ баярлаж хүүрсэн анх удаа ёолк шинэ жил зассан байгааг харж исэн тохиолдолч хүртэл байсан хүүхдүүд донд маань. Тэгээд бид хүүхдүүдтэй бол нэлээд тулж ажиллах бид нэр зөвхөн одоо сургаад орхихгүй нийгэмшүүлэхт нь одоо хамтдаа хөгжихт нь мөр зэрэгцэн алхахад бол маш их олон зүйлийг бол хийх ёстой байна гэж бол харж одоо яг энэ багшлах одоо чин хүсэлтэй зорилготой өөр одоо ажлын бас одоо хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байна гэж бол харж энэ ажилдаа бол гүнзгий орсон доо. Манай сургууль 2016 онд анх үүсгэн байгуулагдаад шинэ жилийнхэн баярыг хийгээд за яг энэ шинэ жилийн баяр дээр хүүхдүүд анх удаага шинэ жилийн тоглоомыг анх удаа тэр зассан ёолкийг харж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ маань өөрөө 18, 19, 20 хүүхдүүдэд тохиолдож байгаа. Тэгэхээр энэ хугацаанд тэр хүүхдүүд энэ зүйлсүүдийг өдийг хүртэл хараагүй байна гэдэг бол одоо үнэхээр нийгэмшүүлэх тийм ээ танин мэдхгүй хамтдаа хөгжих, аялах гих мэт зүйл дээр бол олон ажлуудыг хийх ёстой байна гэдэг нь бол харагдсан. So in 2016 Яг өөрөө багш байсан учраас дээр нь хүүхдүүдтэй ажиллахад надад бол нэг их тийм төвхтэй юм бол байгаагүй зүгээр хувь хүнийхээ хувьд энэс илүү их зүйлийг тухайн хүүхдтэй хүрсэн тэр сургалтын арга зүй хүрэх юмсан гэдэг утгаараа өөрөө зорьсон учраас бол хэцүү байгаагүй. Хамгийн хэцүү байсан юм юу гэхээр би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хараад одоо ойлголцоод байна гэж бодож исэн боловч хүүхэд болгон тус бүртээ өөр өөрийн онцлогтой байсан. Яг нөгөө 2016 оны шинэ жил одоо ч хүртэл нь бол мартагддаггүй. Ойлгох гэдэг.
Яг тэгвэл нөгөө таны мэдхэн чадвар байхгүй харахад ингээ ирүүл их гой охтууд залуучууд тэгээд бүгдээрээ тэр ширээ зассан хутга сэрээ тэг ингээ хоолтын тэр баярын ширээг харчаад ингээ гайхаад хутгаа бариад багш энэ ямар гоё ангилтганаад нь гэж байгаа хүүхдийг хараад би бол үнэхээр бас яг тухайн үед бол надад айгүй хүнд тусч байсан. Яг ямар орчинд би яаж амьдраад байгаа энийг яаж таниулж мэдүүлж илүү их тэр хүүхдүүдийг одоо энэ нийгэмтэй мөр зэрэгцэж алхахтлаа одоо хамгийн их чухал ач холбогдолтой ажиллахгүй бол болохгүй мэнэ л гэж бодчихсон да тухайн үед. I remember this very clearly. Оюун болон сэтгцийн бэрхшээлтэй залуусын хамгийн гол онцлог нь яг ингээд та бид нар шиг тий өнөөдөр ингээд сууж байгаа шиг эрүүл харагддаг нь одоо харилцаа нийгэмшлийн ийм одоо саад байдаг нь шууд утгаараа ингээд бэрхшээлтэй тулгардаг. Энийг нь одоо хин хүнгүү та бид нар ойлгодог нь хамгийн том асуудал гэдэг. Хөгжлийн бэрхшээл гэдэг бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай асуудал биш. Яагаад гэвэл та би тэ бүгдээрээ яг энэ нийгэмд ижил тэгш байх. Мөн магадгүй би өнөөдөр ирүүл гэж байгаа боловч надад ч гэсэн янз янзын хэрэгцээ шаардлага байдаг. Өнөөдөр ч гэсэн би ингээд англи хэлгүй тантай ингээд бүрэн дүр ойлгоцож чадахгүй байгаа нь энэ бэрхшээл. Яг энэтэй адилхан тухайн хүүхэд өөрөө ингээд өөрийнхөө хүснээр хүмүүст ойлгуулж чадахгүй байна гэдэг бол маш том одоо тулгамцсан асуудал байхгүй юу? Тийм учраас бид нар яг мөрөг зэрэгцэн алхна гэдэг маань өөрөө яг ижил тэгш одоо нийгэмд хамттай. Okay. I'm sorry, I need to pause this just because it's a new question. That's the question. Энэ ашиг асуулт гэнэ. Бусад багш нартай уриалсан маягаар юм хэлэх юм уу би? За. Даяарчлагдж байгаа дэлхийд бид нар хичнээн техник технологийн дэвшил хөгжил ярьж хөгжиж байгаа нэг талдаа ингээд цаашаалтай сайн боловч нөгөө талдаа одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй оюун сэтгцийн бэрхшээлтэй залуус маань хоцрогцоор л байгаа. Энэ бол миний одоо хамгийн тулгамдж байгаа асуудал гэж би зүгээр хувь хүнийхээ хувьд хардаг. За энэ асуудлыг шийдэхин тулд өнөөдөр боловсролын байгууллагт дэлхийн үндэсүх болон бүрт эдгээр залуусыг одоо орхигдуулахгүй тулд хөгжлийн бэрхшээлтэй улсуудыг бас харилцан ойлголцож энэ нийгэмд одоо тэгш хүртээмжтэй амьдрахын тулд хамтдаа алхахын тулд багш ганцхан бие биш те та бид бүгдээрээ одоо энэ хөгжлийг бий болгохын тулд хамтдаа хичээж тууштай доктортой тасралтгүй хөгжөхөд бид нар өөрсдөө манлайлах ёстой шүү. За шагнал гэдэг бол урам зориг хүндлэлийг одоо аливаа хүндээ бол өгдөг. Зөвхөн хувь хүнийхээ хувьд шагнал гэдгийг өнөөдөр ингэртэй зүүж байгаа зүйл маань миний гоёоч гэсэн яг амьдрал дээр энэ шагнал нь өөрөө үүрэг хариуцлага за мөн одоо бусдыг манлайлах тэр зүйлсийг бас дахиад бидрээс шаардж байгаа болов хүсэж байгаа болов гэж бодож байна. Тэгээ өнөөдөр энэхүү шагналыг хүртээд Монгол улсаас анхудаага хүртээд дахин өөр бусад багш нарын туршлагыг судлаад тэгэхээр биднэрт асуудлууд хэдийгээр байгаа ч гэсэн бэрхшээлийг даван туулах одоо нөөц боломж нь биднэрт бүгдэнд нь байна хамтдаа хичээцгээе гэж бодож байна да.